Сайн байцгаана уу сонсогчдоо Про подкастын 98 дахь дугаар хэлж байна. Бид та бүхэндээ нийтлэг үлдэгддэг гэмт хэрэг зөрчлийн талаар тодорхой жишээ, тоо баримт дээр тулгуурлан урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэж байгаа билээ. Өнөөдөр бид мал хулгайлах гэмт хэрэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ин Хамгалантай ярилцах болно. Ингээд та бүхэнд нэгэн бодит тохиолдлыг сонсоод холбоотой хууль эрх зүйн зохицуулалт болон урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргье. За сайхан үлжиж байна уу? Сайхан тарган тавтай үлжиж байна уу? Тарган тавтай. За танаа үлжээ хэр вэ? Өө яах вэ? Одоо ч бол нонд орлоо дөө баха. Ах дүүдэний хитэн дүүрэг зээлээч. За яасан дөө. Над ч гэсэн ойрд мөнгөний хэрэг гараад л. Хоёул нэг ажил амжуулъя. За ямар ажил юм бэ таах? Манайхаас энүүхэнд 10 тонны адуу бэлчээлж байгаа юм байна. Тэндээс хоёлаа тууя. За хизээ түүх баха. Үдээс биш би чамд уцаар ярэ. Чи бэлэн байж байгаарай. За тэгвэл би мордлоо. За илүү түргэл үүрж байгаас өмнө хоёлаа махах хэрэгтэй байна. Энэ шаргал цусмын хоёр гүгүлтэйгээд бусдын тугаа явуулчих. За Чү. Би өнөө олж байгаа хоёлаа маргааширт авиж зарнаа. За танд энэ өдрийн мэнд хүргэе. Сүхбаатар аймгийн прокурорын газраас бидэнтэй холбогдож Про подкастт оролцож байгаад баярлалаа. Баярлалаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр нэг ийм тохиолдол болж байна. Дээрх тохиолдолд гарч буй хүмүүс бол айлын 10 тонны адууг тууж өөрсдийнхөө хоньны хашаанд хашиж байгаад хоёрыг нь нэдэлж худалдаалаад бусад адууг нь бол туугаад явуулсан байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ? За эрүүгийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт өмчлөх эрхийн эсрэг хэрэгүүдийг хуульчилсан байдаг. За 17 12 дугаар зүйлд мал хулгайлах гэмтэргийг хулгайлах гэмтэргээс ялгаж зөвлөжилсөн. Уг хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үлдсэн тохиолдолд 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих хэргийг хязгаарлах, эсвэл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорхол шийтгэхээр заасан байдаг. За харин мал хулгайлах гэмтэргийн олон тонны мал хулгайлж, бүлэглэж, улсын хилээр нэвтрүүлж, машин механизм ашиглаж, ноцтой охирол хор оршиг учруулж, гойд ашиг шимт малыг хулгайж үлдсэн бол 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорхол шийтгэхээр заасан. Онц хүндрүүлэх хүрэлтгүүний тухайд энэ гэмтэргийг байнга үлдэж амьдралын үүсвэр болгосон зохион байгуулалтын гэмтүүлэг үлдсэн бол 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорхол шийтгэнэ гэж заасан байдаг. Өөрөөр хэлэх юм бол мал хулгайлах гэмтэр нь бусад гэмтэргүүдээс онцлог өгөөд ялын бодлогын хувьд зорчих хэргийг хязгаарлах болон хорхолын санкцтай. За подкастын дурдсан жишээний тухайд мөрдөн шалах ажиллагааны явцад гэмтэрийг үлдсэн болох нотлогтон тогтоогдсон тохиолдолд бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсан буюу эрүүгийн тусгай ангийн 17 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-1 2-ын 2 дахь заалтцааснаар зүүжлэх нь зүйтэй юм аа. Тэгэхээр олон тооны мал хулгайсан мөн ноцтой хохирол хор хуршиг учруулсан зэрэг үйлдэл нь бол ял оноох шийтгэлийг хөндрүүлэх хүчин зүйл болж байгаа юм байна. Тэгэхээр эдгээр ойлголтуудыг өвшөө тодруулаад сонсогчдод тайлбарлаж өгвөл одоо жишээлбэл олон тооны мал ч юм уу ноцтой хохирол хор хуршиг учруулсан зэрэгтэй одоо ямар ойлголтууд хамаардаг юм болоо? Олон тооны мал гэж 8 бог 2 бод түүнээс дээш малыг ойлгоно гэж заасан байдаг. Мөн эрүүгийн хуульд ноцтой хохирол хор хуршиг гэж хохирчин амжилтын их үзүр болсон эд хөрөнгийн эрхэд хохирол хор хуршиг учруулсныг ойлгоно гэж заасан. Тухайлах юм бол сайлын 2 үнэгээ сааж сүг нь худалдан борлуулж амжиргаа залгуулдаг байсан айлын 2 үнэг хулгайлсан тохиолдолд хохирогч болох малчинд ноцтой хохирол хор хуршиг учруулсан гэж үздэг. Дээрх тохиолдолд гарч буй хүмүүс хоорондоо ярилцаж төлөвлөж байгаа айлын адууг хулгайлсан байна. Тэгэхээр оноох шийтгэл нь ямар байх вэ? Бас хөндрүүлэх хүчин зүйл болох уу? Бидний жишээ авсан кейсийн хувьд дээрх 2 хүнд хоёуланд нь мөнгөний хэрэгцээ гарсанд бол бусдын малыг хулгайлах талаар харилцан тохиролцож 2 тонны адууг хамжиж махалж уг махыг зөөж тээвэрлэх тээврийн хэрэгсэл олох зэргээр гэмтрийг хамтран үлдэж оролцсон. За эрүүгийн хуульд гэмтрийг 2 түүнээс олон хүн санаатай нэгдэж үлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж заасан байдаг. Мөн 2 тонны адуу буюу бод мал хулгайлсан нь өмнө нь хэлсэн олон тонны мал гэдэгт хамаарах тул хөндрүүлж зүүжлэх нь зүйтэй юм. За эрүүгийн хариуцлагын тухайд 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорхол оногдуулахаар хуульчилсан байгаа. За мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэмтрийг үйлдэхдээ ашигласан машин механизмыг өөр хүний нэр дээр бүртгэлтэй тохиолдолд эзэмшигчд нь буцаан олгож үнийн дүнг шүүгдэгч нараас хувь тэнцвүүлэн гаргуулж улсын орлогод оруулах, хэрэг өөрийнх нь эзэмшлийн тээврийн хэрэгсэл бол улсын орлого болгож шийдвэрлэдэг юм зохицуулалттай байгаа. Дээрх тохиолдолд тээврийн хэрэгсэл ашиглаж буюу танил хүний тээврийн хэрэгслэр хулгайлсан малынхаа махыг тээвэрлсэн байгаа. Тэрхүү тээврийн хэрэгслийн эзэмшигч нь тухайн махыг хулгайлсан малын мах гэдгийг мэдээгүй гэж мэдүүлдэг. Хулгайлсан мал гэдгийг нь мэдээгүй ч гэсэн тээвэрлсэн бол тэр хүн бас эрүүгийн хариуцлага хүлээх үү? За тээврийн хэрэгслийн жолооч нь хулгай малын мах гэдгийг мэдээгүй мэдэх боломжгүй байсан бол эрүүгийн хариуцлага хүлээхгүй. Өөрөөр хэлбэл тухайн хэргийг
үйлдсэн этгээд өөрийн өмчлөлийн малыг махалсан эсвэл үнээс авах байсан авлага авсан гэх зэргээр жолоочд хэлж ойлгуулсан бол жолоочд хариуцлага хүлээлгэх нь шудраг байсанд бол нийцэхгүй байдаг. Тэгэхээр энэ төрлийн буюу мал хулгайлах гэмт хэрэг Сүхбаатар аймгийн хэмжээнд хэр их гардаг вэ? За Сүхбаатар аймгийн хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэг 2019 онд 140 гаралт бол маш өндөр байсан. За 20 онд 83, 2021 онд 79, 22 оны эхний 10 сарын байдлаар 47 гэмт хэрэг бүртгэгдэж тоо хэмжээ бол жилээс жилд буурсан юм үзүүлэлттэй байгаа. Мал хулгайлах гэмт хэрэг буурахад тус аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн байгууллагын зүгээс мал хулгайлах гэмт хэрэг урьдчилан сэргийлэх талаар үр дүнтэй ажил арга хэмжээ зохион байгуулж ажилласантай холбоотой гэж дүгнэж байна. Ер нь энэ төрлийн буюу мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс Сүхбаатар аймгийн прокурорын газраас ямар ажлуудыг хийж байна вэ? Тус аймгийн прокурорын газраас мал хулгайлах гэмт хэргийг бууруулахад чиглэгдсэн олон арга хэмжээг тодорхой үе шаттай авч хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал малчтын бүлэг холбоотын үйл ажиллагааг дэмжих, тэдний үүсгэл санаачлагыг урамшуулж хамтран ажиллах, тус прокурорын газраас гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд яриа таниулах хийхдээ хөдөө сумын иргэдэд мал хулгайлах гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, хохирсон талаар хаана хүнд хэрхэн хандах талаар мэдээлэл хүргэж байгаас гадна хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг, мэдээлэл нийтлэх зэрэг цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Мөн энэ төрлийн хэргийн шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн дийлэнх хувийг эргэсэн тодорхой ажилгүй, боловсролын түвшин бага, эрх зүйн мэдлэг дутмаг, 18-аас 35 насны хүмүүс эзэлж байгаа нь амар хэлбэр аргаар ашиг хонж олох гэсэн шунхайн санаа сэтгэлээр гэмт хэргийг үйлдэж байгаа нь тогтоогдсон. За иймд тус аймаг дахь цагдаагийн газартай хамтран мал хулгайлах гэмт хэргийг үйлдэж болзошгүй эрсдэл хүмүүсийн судалгаа гарган тэдэнд тавих хяналтыг сайжруулах, гэмт хэргийн хор уршиг эрүүгийн хариуцлагын талаар мэдээлэл болон зан үйлд нөлөөлөх сургалтыг олон талт хэлбэрээр зохион байгуулж ажиллаж байна. Үүний үр дүнд 2019 онд бүртгэгдэж байсан мал хулгайлах гэмт хэргийн тоо нь сүүлийн жилүүдэд бараг 2 дахин буурсан ийм үзүүлэлттэй байна. Мал хулгайлах гэмт хэргийг шалгах, илрүүлэхэд хуулийн байгууллагуудын үйл ажиллагаагаас гадна иргэдийн зүгээс юунд нэр анхаарах хэрэгтэй гэдэг юм болоо. Иргэд малаа бэлчээрт хариулгагүй, хараа хяналтгүй орхидог байдал нь гэмт хэрэг үйлдэхэд санаа зорилготой хүмүүст гэмт санаагаа хэрэгжүүлэх боломжийг олгож байна. Ялангуяа адуу өхөр тэмээ зэрэг бод моолыг хариулахгүй олон өдөр сараар бэлчээрлүүлэх нь иргэдийн дунд бол төвөөмөл юм хандлага болсон. Мөн иргэд алга болсон малаа бэлчээрээр хөлөөрөө алга болсон байх, ижил сүргээсээ тасалсан байх гэж эрэл сурал хийж нилээдгүй цаг хугацааг алддаг. Ингээд ойр орчмын хамгаал газруудаар эрэл хийсний эцэст олдохгүй байвал нилээн хэсэг хугацаа өнгөрсөн дараа цагдаагийн байгууллагууд ханддаг. Энэ гэмт хэргийг халуун мөрөөрнөд илрүүлэх, цаг алдалгүй хойшлуулшгүй ажиллагаа явуулж нотлох баримтыг цуглуулж өгчүүлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж гэмт хэргийн уулмөр бүдгэрх нөхцөлийг бол бүрдүүлдэг. За иймд бол малаа хулгаад алдсан даврын хуулийн байгууллагад хандж яхан зүйтэй. Мөн нөгөөтэйгүр иргэдийн хууль эрх зүйн боловсрал дутмаг. За тэгээд алдагдсан малаа хулгай хийсэн хүмүүсээр хэд дахин нугалж төлөвлөн хуулийн байгууллагад мэдэгдэлгүй дарагдуулж байгаа нь гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хуулийн хариуцлагаас зайлсхийх боломжийг олгож дахин энэ төрлийн гэмт хэргийг үргэлжлүүлэн үйлдэх боломж нөхцөлийг бий болгож өөрчлөлт үйлдэл болдгоо. Өнөөдөр таны малыг хулгайлах гэж гисэн дараагийн удаад хэний ч малыг хулгайлах өндөр ийм эрсдэл магадaltaй гэдгийг бодож тунгааж за гэмт хэрэг үйлдсэн хүний цагдаагийн байгууллагууд тухай өрөнд мэдэгдэж иргэний өөрийг бас биелүүлж явах нь чухал ач холбогдолтой байна. Өнөөдрийн подкастт оролцож мал хулгайлах гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгсөн танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. За баярлалаа. Мал хулгайлах гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар багч гисэн мэдээлэл авсан гэж найдаж байна. Та бүхний ажилч амжилт хүсье. Сонсогчдоо Про подкастын 98 дахь дугаар та бүхэнд хүрлээ. Та бүхэн подкасттай холбоотой санал хүсэлтээ Улсын ерөнхий прокурорын газрын олон нийтэд харилцаалганд ирүүлээрэй.